сайн байцгаана уу. Герман улсын Берлин хотоос мэдчилж байна. Намайг Бодрхуу гэдэг. Манай авааг 2 хүнээс бүрдэж байгаа. Гамболтын Мөнх Шатар гэж 2 дахь хүн байгаа. За би Герман улсын Дрезден хотод 2009 оноос хойш одоо 7 жил сурж байна. Электроникийн мэргэжлэр одоо төгсөж байна. Энэ жил төгснө. Электроник цахилгаан техник бол өөрөө бол маш өргөн хүрээтэй том салбар байгаа. Би одоо автоматжуулалт системийн удирдлага тал руу суурилсан. Одоо системийн удирдлагаар дипломын ажиллаж байна. Дараагийн оролцогч Дрезден хотоос манай залуу зохион бүтээгч 2016 уралдааныг зорин ирсэн байгаа. Бүгд хамтаа угтан авцгаая. Сайн байцгаана залуучуудаа. Бэлтгэл их сайн байгааг сонссон. Бичиж тэмдэглэсэн болон бусад зүйлүүдийг харсан бас өөрсдийнхөө бүтээлийг авчирсныг харсан маш сайн бэлдсэн баг шиг байлээ. Тий. Бид хоёр бол энэ тэмцээнийг 7 хоногийн өмнө мэдсэн. Тэгээд өмнө нь бүтээл нь байсан болохоор бас амархан байсан юм. За тэгвэл бүтээл санаагаа тайлбарлахад 3 минутын хугацаа би амжилт хүсье. Манай робот бол 2 дугуун дээр тэнцвэрээ олдог тийм робот байна. Автоном робот. Гаднаас бас удирдах боломжтой. Компьютерээс болон гар утаснаас. За энэ робот бол манай Дрезден техникийн сургуульд төрсэн байгаа. Миний судалгааны ажил дээр суурилсан. Одооноос бол багийн гишүүн Мөнх Шатартай хамт энийг цааш хөгжүүлэх болно. За энэ робот бол электроник, мехатроник софтверийг бас хослуулсан. Зарим талаар бас нэлийн гүнзгий контрол системийн онолуудыг ашигласан. Зарим талаар бас механик хийцэн болж ахын элементар хийцтэй тийм робот байна. Болорхуу надад нэг зүйлийг тайлбарлаж өгөөч. Робот одоо унахгүйгээр яг энэ голын тэнцвэрээ олоод ингээд яваад байгаа учрыг үзэгчдэд хамгийн түрүүнд тайлбарлаж өгөөч. Тэгээд бүгдээрээ бүтээл санаахан тайлбарт оръё. За ерөнхийдөө энэ тэнцвэрээ олж байгаа байдал бол математик модель дээр суурилсан. Математикээр бол математикийн пендл гэж ярьдаг математик дүүжин. За энэ бол 1980-аад он хүртэл бол математик модель байсан. Тэгээд 80-аад оноос хойш энэ мэдрэгч IMU гэж энэ сенсорууд бий болсноор энэ одоо бүрдэх болсон боломжтой болсон. Тэгээд за ерөнхийдөө ажиллах зарчмаараа бол Zegway гэж тийм төхөөрөмж байдаг. Тэр бол яг л адилхан зарчмаар ажиллаж байгаа 100% гэж болно. За хүний хувьд бол хүн чинь бас яг адилхан ийм хэмжүүртэй шүү дээ. Яг нь биологийн болохоос биш. Тэгээд бол хүн чинь дотроо бас үнцгөө хэмжиж байгаа, үнцэг хурдаа хэмжиж байгаа. Тэгээд хүний толгой энийг бас ажиллаад мэдээлэл нь ажиллаад хөлөө бас урагшаа ингээд нал хайдаг ч юм уу хазаах тохиолдолд хөлөө урагшаа ингэж тавиад тэгээ буцаад баланс олдог байгаа. Яг тэр зарчмаар ажиллаж байгаа тийм. Яг тийм зарчмаар. За би энэ роботыг бол хийхдээ бол ерөнхийдөө академик их сургуулийн болон хоббигоор робот сонирхож байгаа тийм залуусуудад бас зарвичсэн. Яг эдийн засгийн хувьд яг тэгж их юм бодог байгаа. Би одоохондоо энэ роботоо 2 сургуульд худалдсан. Нэг нь бол манай сурж байгаа техникийн их сургууль байна, Дрезден. Нөгөөх нь бол Австрийн Тиролын их сургууль байна. Энэ роботыг бол хэрэглээг манай багийн гишүүн тайлбарлах надаас хэлээ. За шатраа манай залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт өмнө нь оролцож байсан санаж байгаа шиг байна. Тэгээ 2013 онд бас анх оролцож байсан. Тэгээ энэ удаад бас энэ төрж ирээд бас оролцоод бас баяртай. Тэгээд бидний хийсэн энэ хөө роботыг болохоор цааш тоглоод практикт яаж нэвтрүүлэхүүд яг юунд ашиглаж болох вэ гэдэгтэр бол бид хоёр бас нэлээд энэ санал бас дэвшүүлж байгаа. Хамгийн нэгдүгээрт бол одоо их сургуулиуд, техникийн их сургуулиуд одоо энэ чиглэлээр сурж байгаа оюутнуудад бол ингээд онл практикийн мэдлэг олох үүднээс тэгээд цаашлаад хөгжүүлээд том болгоод эхлэх юм бол одоо нөгөө гадаадын орнуудад ашиглаж байгаа одоо Zegway одоо 2 дугаар дээр явж байгаа тэрхүү төхөөрөмж болгоод томруулж хийх боломжтой. Тэгээд одоогийн байдлаар бол яг үнийг бол бид хоёр бол бие даасан систем болгоод нарны зэтэй хослуулад тэгээд өөрийгөө цэнэглээд тэнгуүтээ ямар нэгэн хамгаалтын одоо системд одоо ашиглахаар төлөвлөж байгаа. Камертай тэгээд энийг ингээд дотроос ингээд удирдаад ингээд байшингад ойрлоо ч юм уу те сохоо тэр хамгаалгын объектэд ойрлоод ингээд бүх юм хийж яхаар тэгж хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна да. Маш их баярлалаа. Өнөөгийн нийгмийн аль салбарт хүний үйл ажиллагааг хөнгөвчлсөн хүрээлэн байгаа орчинд ээлтэй хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангасан инженер техникийн шин шийдэл бүхий бүтээл санаа өгүүлэгдэж байгаа цагт манай уралдаанд оролцогчдын санаа бүхэн үнцэнтэй. Тэр дундаа нэвтрүүлгийн эхний шатанд өөрийн бүтээлтэйгээ орж ирэх нь шүүгчдийн дунд сонирхолтой яриа. Заримдаа бүр томоохон маргаан үүсэх нь бий.
Тийм бүтээлүүдийн нэг бол зохион бүтээгч Болорхуу ахлагчтай багийнхны 2 дугуйн дээрээ тэнцвэрээ хадгалах чадвартай робот бүтээл байлаа. Манай нэвтрүүлэгч өөрөө хүний үйл ажиллагааг хөнгөвчлсөн шийдэл байх ёстой учраас тэр харуул хамгаалт юм уу тэр тал руугаа төлөхөө яг хэрэглээг нь гаргаж та 2 дугаар шатанд орохоор бол хэрэглээгээ сайн гаргах хэрэгтэй. Одоо бол ажиллагаа бол ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр 2 дугаар шатанд бол илүү нөгөө хэрэглээгээ харуулсан байдал та. Яг аль нь дээр төвлөрөх юм. За харуул хамгаалт байж болно тийм. Нэг объектоо бүтэн иргэдэг тийм ээ. Тэгээд камераар бичлэг хийх юм уу, харуулт юм уу тийм гэж болно. Яг нэг тодорхой хэрэглэн дээр тэр хэрэглээг харуулах тал руугаа төлөх анхаарал 2 дугаар шатантай тэнцвэр бол тийм ээ. Ярьж штэ хэрэглээ гэдээ ярьж штэ. Тэр сүүлийн үед маш өргөн хэрэглээд байгаа нэг мотоцикл дээр хэрэглээд байгаа. Мотоциклыг чинь барихтаа хүний чадвараас хамаарат хажууд дэше унах гэдэг штэ. Тэрийг нь тэнцвэржүүлэх зорилтоор мотоциклэн дээр бас иймэрхүү системийг маш их ашиглаж байгаа. Ундгүй мотоцикл босоогороо гэж идэг. Хүний чадвараас хамаарахгүй те. Одоо хамгийн гол нь биднээсийн контрол систем ашиглаад байгаа чинь хүний чадвараас хамаарахгүй. Хүмүүс нөгөө дөрөв ингээд мод гар дээр тогтоод янз янзаар тогтоодог шүү дээ. Гэтэл энэ чинь хүний чадвараас хамаарахгүйгээр хийх гээд тийм боломж олгоод байгаа. А нөгөө талаас бол хамгийн гол хэрэглээ бол би ингэж ярьж байна. Их сургуулиудад ийм роботуудыг өгөх юм бол их хэрэгтэй болно. Яг тэгэхээр биднээс онлайн мэдлэгийг бас сургуулиудад хангалттай өгдөг. Турших, материалыг бааз суурь багтаа. Оюутнуудыг тавиал коэффициентийг өөрчилж үзээ те. Яаж тэнцвэрчж байгаа, ингэж савж тэнцвэрч юм эсвэл ингэж тэнцвэрч юм. Энийг нь судлуул тэр талаас их бодвол төлхөө анхаарах юм бол үр дүн нь хурдан гарах байх. Харуул хамгаалт гэх юм бол бас нэлээд хүндрээд ирнэ шүү дээ. Даалгавар нь орчин гэдэг ихлээр нэлээд хүндрэх байх. Тэр талаас нь бодвол зүгээр байх гэж. Тэгэлгүй байна. Өдгөөний одоо чинь мехатрониктэй холбоотой, электрониктэй холбоотой лаборатори ажлууд хийх зэрэг үнэн дутагдaltaй гэдэг байхгүй. Одоо шилбэл бид нар PID гэлдэг чинь. Тэгэхээр одоо жишээ пропорционал уу шогмон ийм гэдрэг холбоонуудыг бол дөрөн зэрэг хэлж байгаа шүү дээ. PID эргэлүүл яах юм? Чиний өөрийнх нь эргэлж байгаа дээр яах юм? Тэгээд тавиад өгвөл энэ нэр судалгааны ажил болон хүмүүсийн юунд бол айгүй хөрнөлөөтэй. Яг тэр бид нар чинь одоо яаж нэгтэй сургууль төгсөж байгаа. Яг эхний 2 жилдээ бол дандаа л математик загварчлал үзэж байгаа шүү дээ. Гэтэл тэр тоо бодоод байгаа тоо яг амьдрал дээр яаж буудаг вэ гэдэг чинь энэ дээр яг бүгдийг нь харуулж байгаа байхгүй. Хөөж баг юм шиг. Тэгэхээр би бол тэр тал руу бас сая бол зүгээр болов гэж бодож байна ямар. Тэгээ үүнийг бол яг бас дээрээсний техник өсрөөл яг ингэж хэрэгжүүлж байгаа. Аа. Практик дээр ашиглана. Тэгээ энэ дээр нилээдэнд одоо шилээ яадаг лаборатори ажил хийх боломжтой ч юм. Үгүй бол тэр томьёонуудыг ингээд доошоо буулгаад мехатроникийн боломжууд нь ямар байдгийг. Тэгээ энэ чинь одоо тэр чинь маш олон талын мэдлэгтэй хүн болох байгаа байхгүй тий. Электроникийн бүх хэвчүүдийг мэдчих хэрэгтэй. Бүх чипүүдийн програм тий. Тэгээ математик гэж байна. Тэгэхээр чи бүгдөө ингэж зогсож байгаа учраас тэн дээрээ байгаад яг төвшиглээд хийвэл хүүхдүүд дээр одоо шилээ дадлагын ажлыг лаборатори судалгааны ажлууд бол би бол процесс одоо шүүлтүүрүүд байгаа шүү дээ. Одоо дохиог авахын тулд заавал фильтр идэхгүй болохгүй шууг юм аа. Тэгэнгүүт чи нөгөө имиж процессинг тий. DSP digital signal processing гэдэг байгаа шүү дээ. Тэр процессоруудыг бас фильтрүүдийн загварыг хийж суулна гэсэн. Тэгэхээр энэ бол маш олон талын ач холбогдолтой. Маш олон онлайн мэдлэгийг нэг юм болгож хэрэгжүүлэх их чухал ач холбогдолтой ороод байгаа. Загвар хийнэ. За тэгвэл яриагаа өндөрлөөд Segway буюу одоо ирээдүйн хөгжлийн бас нэг чиг хандлагыг тодорхойлсон анхны алхам хөгжиж байгаа. Хөгжих энэ бүтээл 2 дахь шатанд тэнцэхгүй юу гэдгийг бүгдээрээ одоо гэрлэр харцгаана. Гэрэл асаж үнэлгээ гаргана. 1 ногоон гэрэл, 2 ногоон гэрэл, 3 ногоон гэрэл. Залуучуудаа сурсан мэдсэнийг амьдрал хэрэгжүүлээд эх орондоо хөгжил авчаарай. 2 дахь шатанд бүгдээрээ залуучуудаа бүтээлтэйгээ, эргээд үр дүнтэйгээ онлайнаар уулзцай амжилтсан. Болдроо. Хэрвээ олон хүн байсан бол яг ингэж явах байсан. Нэгдүгээр залуу зохион бүтээгч 2016 уралдааны Берлин зохион байгуулагч байгаа. Нэгдүгээр шатны шалралтанд Дрезден хотоос ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та нар ч гэсэн энэ дээрсэнд баярлалаа. Уралдаанд оролцохоос өмнө хүлээлт ямар байв? Яг дотгошоо орсон чи ямар санагдсан бэ? Жаахан сандарсан. Гэхдээ гайгүй ирсэн болоо гэж бодож байна. Тэгээ 2 дугаар шатнд бүтээлтэй хамт уулзъя. Амжилт хүсье.